Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Ис Одон туяа нарын 37 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурал 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэх бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасны дагуу явууллаа. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсануудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон байнгын хорооны танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа.